сайн байцгаана уу? Дэлгэр мөрөн зохицолбор сургуулийн математикийн багш Уран Чимэг байна. За 9 дугаар ангийн геометри хичээлийн энэ удаагийн сэдэв Пифагорын теорем. За грек эрдэмтэн Пифагор нь манай эртний өмнөх 500-аас 580 онд амьдарч ирсэн. За Пифагорын баталсан теоремыг өнөөдөр үзэх нэ. За тэгш өнцөд гурванчны тухай бид нэр өмнөх хичээлүүд дээрээ үзчихсэн тийм ээ. За тэгвэл одоо тэгш өнцөд гурванчнаа зуръя. За тэгш өнцөд гурванчны маань нэг өнцөг нь 90 градус буюу тэгш өнцөг гэдэг тийм ээ. За тэгш өнцгөө зурчлаа. Одоо тэгш өнцөгт гурванчнаа зуръя. За тэгш өнцөд гурванчаа. За гурванчныхаа оройг тэмдэглэе. А орой, Б орой, С орой. За гурванчныхаа талуудыг тэмдэглэе. А орой эсрэг талыг жижиг А-гаар, Б орой эсрэг талыг жижиг Б, С орой эсрэг талыг жижиг С-гээр тэмдэглэе. За гурванчныхаа гурван талыг жижиг үсгээр тэмдэглэхээс гадна оройгоор бас нэрж болно тийм ээ. А Б тал, Б С тал, А С тал гэдэг. За тэгш өнцөд гурванчны маань гурван тал нь өөрсдийн гэсэн нэртэй. За А тал маань катет, Б тал маань катет, С тал маань харин гифтнүү золдог тийм ээ. За тэгш өнцөд гурванчныхаа тухай бид нэр өмнө үзэж судалсан байгаа. За тэгш өнцөд гурванчны тэгш оройг үүсгэсэн хоёр талыг катет, харин тэгш орой эсрэг талыг гифтнүүз гэж нэрлэдэг тийм ээ. За тэгэхээр эндээс бол Пифагор маань тэгш өнцөд гурванчтай холбоотой теоремыг бол баталсан байхan тийм ээ. За цааш нь. За та нарт жижиг квадрат харагдаж байгаа х тийм ээ. 2.8, 2.8 гэсэн талтай. За багш нь энэ жижиг квадратыг ашиглаад том квадрат үүсгэе. За хэдэн ширхэг квадрат ашиглан том квадрат үүсгэж байна. Хараарай. 3 4 5 6 7 8 за 9 ширхэг квадрат байна тийм ээ. За тэгвэл яг хоорондоо ижлэхэн 9 ширхэг квадратаар нэг том квадратыг үүсгэлээ тийм ээ. За тэгвэл жижиг квадратын талбайгаас үүсгэсэн том квадратын талбай мэдээж хэрэг 9 дахин их байгаа тийм ээ. За энэ тэгш өнцөгт гурвалжны талуудаар талаа хийсэн гифтнуузаар катетаар талаа хийсэн 3 квадратыг бүтээгээрэй гэж байна. Сая багш нь нэг ижилхэн 9 ширхэг жижиг квадратаар том квадрат үүсгэсэн тийм ээ. За тэгвэл яг гурванчны гифтнууз дээр талтай квадратыг үүсгэнэ. За энэ хэд вэ? 1 2 3 4 5 байна тийм ээ. За энэ бас 5 5 гээд 25 ширхгээр үүсгэсэн. За катет дээр хэдэн ижилхэн квадратаар талаа хийсэн квадрат үүсгэнэ харъя. За 4 ширхэг байна тийм ээ. За нөгөө катет нь 3 ширхэг байна тийм ээ. За энэ үйлдэлийг багш нь та нарт хялбарчлах үүднээс бичлэг үзүүлье. За тэгш өнцөд гурвалжин болно. Талбайтай хамаатай Пифагорын теорем маань яаж гарч ирэх нь цөмөрөө сайн ажиглаад хараарай. За тэгш өнцөд гурвалжны маань гурван талаар талаа хийсэн 3 квадратыг бол үүсгэж байна тийм ээ. За square гэдэг талбай 2 жижиг квадратын талбай хооронд нь нэмээд том квадратын талбай гарна гэж байна тийм ээ. За яг хоорондоо ижлэхэн жижиг квадратууд байгаа тийм ээ. 9 ширхэг, 16 ширхэг, 25 ширхэг. Тэгэхээр 9 дээр 16-ыг нэмээд 25 гарч байгаа тийм ээ. За энэ квадратынхаа талыг А гэвэл талбай мэдээж А квадрат, Б гэвэл Б квадрат, С гэвэл С квадрат болж байгаа тийм ээ. За өнгөөр ялгаж харуулж байна.
За тэгш үндэст гурвалжны маань 2 катет А, Б, гипноз С тийм ээ. За талтай амжаа квадрат, Б талтай амжин Б квадрат, С талтай амжин С квадрат гэсэн талбайтай байгаа. За эндээс ямар төгөлтөнд хүрч байна вэ гэхлээр А квадрат дээр Б квадратыг нэмэхээр С квадрат гарнаа. Пифагорын теорем гэж юм тийм ээ. За А маань тэгш үндэст гурвалжны хувьд юу вэ? Катет тийм ээ. Катетын квадрат байна. Б манаас катет, катетын квадрат нь яадаг бах нь гипнозын квадраттай тэнцдэг байна. Тэгэхээр Пифагорын теорем маань тэгш үндэст гурвалжны гурван талын хоорондын хамаарлыг харуулдаг теорем байх юм тийм ээ. За тэгвэл Пифагорын теоремоо цөмөрөө ойлгочихсан юм чинь. За амьдрал дээр нэг сонирхолтой нэг жишээн дээр багш нь Пифагорын теоремыг үзүүлээ. За тэгш үндэст гурвалжин маань байна. Хоёр жижиг квадрат дээр маань бус дүүрэн хийсэн байна тийм ээ. Үнэхээр энэ хоёрын талбай нийлбэр тэнцдэг бол яг хөө том квадратын талбай маань ус ард яг дүүрэх ёстой тийм ээ. Яг дүүрч байна тийм үү. За одоо буцаагаад хоёр жижиг квадрат руугаа юулъя. Тэгвэл энэ хоёрыг маань бас л дүүргэх ёстой тийм ээ. За дүүргэж байна. За тэгээд катетуудын квадратуудын нийлбэр маань гипнозынхаа квадраттай үнэхээр тэнцдэг байх нэ. За тэгш үндэст гурвалжин А квадрат, Б квадрат, тэнцүү С квадрат гэсэн байна тийм ээ. За тэгвэл гурвалжныхаа талуудыг цөмөрөө оройгоор илэрхийлээ тийм ээ. АЦ-гийн квадрат дээр нэмэх нь СБ-гийн квадрат тэнцүү АБ-гийн квадрат байх ёстой тийм ээ. Пифагорын теорем маань. За тэгвэл Пифагорынхаа теоремыг цөмөрөө тодорхойлолтоор уншия. За Пифагорын теорем. За багшаагаа дагаад зэрэг уншаарай. Хүн ер нь өөрөө уншиж харж тогтоох юм бол бас илүү их тогтоогддог. За тэгш үндэст гурвалжны хувьд катетуудын квадратуудын нийлбэр нь гипнозынхаа квадраттай тэнцдэг байх нэ. За одоо Пифагорын теоремоо мэддэг болсон юм чинь цөмөрөө одоо бодлого батцгаая. За та нар хэнийг харуулж байгааг анзаарч харж байгаа. Улаан малгай тохин байна, эмээ нэ тийм ээ. За багш нэг асуулт асууя. Улаан малгай тохин эмээтэйг очиж уулзахдаа катетуудыг дагсан замаар явбал хурдан очих уу? Эсвэл гипнозаар явбал нэ дээрээ хурдан очих уу? За мэдээж та нар хараад дотроо гэж бодож байгаа. Мэдээж гипнозаар явбал ойрхон байна даа гэж тийм ээ. За тэгвэл тэрийг цөмөрөө яг Пифагорынхаа теоремыг ашиглан баталж харуулъя. За тэгш үндэст гурвалжин дээр мэдээж хэрэг Пифагорынхаа теоремыг бичнэ тийм ээ. За Пифагорынхаа теоремыг бичих юм бол L-ийн квадрат дээр N-ийн квадратыг нэмсэн L-ийн квадрат гарна тийм ээ. За 6-гийн квадрат дээр нэмэх нь 8-ийн квадрат тэнцүү x-ийн квадрат болно. За 100 тэнцүү x-ийн квадрат болно тийм ээ. За бид нар бас аль бүрийнхаа хичээл дээр үзэж байгаа гүйцэтгэж квадрат гიშтгэл тийм ээ. За гүйцэтгэж квадрат гიშтгэлийг бодохдоо яаж боддог вүлээ? За үржигдэхүүн болгон зарлаад үржигдэхүүн бас бүрийг тэгтээ тэнцвэж бодож болно. Эсвэл яг уу тэнцвэрлэлийн маань хоёр тал хоёулаа эерэг тоомчин хоёулангаас нь арифметик квадрат язгуурыг авч болно тийм ээ. За 100-аас язгуур гаргахлаар 10. За x квадратаас язгуур авахаар модуль x гарна тийм ээ. За мэдээж хэрэг хялбар модультай тэгштгэл 8 дугаар ангитай бид нар үзчихсэн. 10-ын модуль 10, хасах 10-ын модуль бас 10 тийм ээ. За тэгвэл x маань
аргатай тэнцэж болно. X маань хасаг аргатай тэнцэж болно гэсэн хоёр шийдтэй тийм ээ. За тэгээд X маань юм хоёр шийд гарчлаа. Гурвалжны маань талын уртын мэдээж хэрэг сөрөг тоотоо тэнцэж болохгүй тийм ээ. Тийм учраас яг шийд маань X тэнцүү 10 байх нь тийм ээ. За тэгэхээр бид нар L N гипнозын хавтыг 10 метр гэдээ оллоо тийм ээ. За тэгвэл улаан малгай тохин маань катетаар явбал 14 метр явна. Гипнозаар явах юм бол яг 10 метр яваад инээтэйг олцох юм байна тийм ээ. За тэгэхээр та нар ер нь Пифагорын теоремыг дандаа л мэдээж эрэг тэгшүүнцэд гурвалжин дээр хэрэгжилж болдог гэдгийг ойлгосон. Ямар ч гэсэн тэгшүүнцэд гурвалжин гэдгийг хамгийн түрүүнд олж харах хэрэгтэй. За дараагийн бодлого. Сайн хараараа. Энэ бол эвлээ L, M, N, K гэсэн дөрвөн өнцгтэй тийм ээ. За тэгвэл дөрвөн өнцгтэй маань гурван тал нь мэдэгдэж байгаа юм байна. Нэг тал нь мэдэгдэхгүй байгаа юм байна тийм ээ. За өөр энэ зургаас юу ажиглагдаж байна? Дөрвөн өнцгтэй маань хоёр өнцг нь хоёлоо 90 градус буюу тийш өнцгтэй тийм ээ. За энэ L-ийн оройг тасархай ногоон зураасаар холбосон байна. L-ийн оройг холбоход дөрвөн өнцгт маань яаж вэ? Хоёр гурвалжин болсон байна тийм ээ. Хоёр гурвалжин. За энэ хоёр гурвалжинаа харах юм бол L, M, N гурвалжин маань юу вэ? Нэг өнцөг нь 90 градус юм чинь тийш өнцгт гурвалжин. Энэ манаас тийш өнцгт гурвалжин байна тийм ээ. За сайн зураг ажиглах юм бол ийм мэдээллийг бид нар олж авч байна. За тэгэхээр одоо X-ийг олох юм байна. X-ийг. За тэгвэл L, M, N тийш өнцгт гурвалжин явд юу вэ? Нэг катет тийм ээ. За L, M нь бол L, N нь гипноз нь болж байгаа. За энэ хоёр тэгш өнцгт гурвалжны хувьд L, N гэсэн яг ижлэх нь гипнозтай байгаа юм тийм ээ. За тэгвэл энэ хоёр гурвалж маань ерөнхий гипнозтай байгаа юм. За тэгвэл Пифагорын теорем үтсэн чинь хоёр гурвалжны хувьд Пифагорынхоо теоремыг бичиж. За гурвалжин L, M, N-ийн хувьд бичиж. 5-ын квадрат дээр катетын квадрат дээр X катетын квадратыг нэмсэн L, M-ийн квадрат тийм ээ. За гурвалжин L, M, K-гийн хувьд L, M, K-гийн 8-ын квадрат буюу катетын квадрат дээр 6-гийн квадратыг нэмсэн L, M-ийн квадратаа тэнцэн тийм ээ. За ингээ харах юм бол ерөнхий гипнозтай гэсэн эдгээрийн нийлбэр маань L-ийн квадрат, эдгээрийн нийлбэр маань бас L-ийн квадрат юм чинь энэ хоёр маань хоорондоо яг тэнцэх ёстой тийм ээ. За тэгээд X олох боломжтой байна. 25 дээр нэмэх нь X-ийн квадрат нь 8-ын квадрат дээр нэмэх нь 6-гийн квадрат гээд 25 дээр нэмэх нь X-ийн квадрат нь 100 тийм ээ. За X-ийн квадрат нь хэд вэ? 75. За гүйцэтгэж квадрат гიშтэл хоёул эрэгтэй учраас 100 авъя. Модуль X тэнцүү 3 язгуурдаар 5 тийм ээ. За X тэнцүү 3 язгуурдаар 5. X тэнцүү хасах 3 язгуурдаар 5. 3 язгуурдаар 5 гэсэн хоёр шийдтэй. За мэдээж хэрэг гурвалжны гипнозын урт учраас яг сөрөг тоотоо тэнцэж болохгүй. Тэгэхээр шийд маань 3 язгуурдаар 3 байх юм тийм ээ. За X-ийн маань урт нь хэд болчих вэ? N-ийн маань урт нь 3 язгуурдаар 5 гэж гарлаа тийм ээ. За мэдээж хэрэг хамгийн дөрөв бодлого отохдоо зурагтайгаа танилцаад тэгш өнцгт гурвалжин дээр Пифагорынхоо теоремыг яаж хэрэглэх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. За дараагийн бодлого. За хамгийн дөрөв та нар сайн хараарай. Энд хэдэн тэгш өнцгт гурвалжин байна вэ гэдэг. За А, Б, С гэдэг тэгш өнцгт гурвалжин байна. А, Б, Д гэдэг бас нэг тэгш өнцгт гурвалжин байна тийм ээ. За энэ хоёр тэгш өнцгт гурвалжин маань ерөнхий юутай вэ?
каттай юм тийм ээ. AB энэ тэгшүүн зүгт гурван нөхцөж AB катт болно. 5 ABC тэгшүүн зүгт гурван нөхцөж бас катт болно тийм ээ. За тэгээд x-ийг ол гэдэг бол 5 тэгшүүн зүгт гурвалжны гифтнуцыг олох нь юм тийм ээ. За тэгвэл яг өмнөх баталтай ижилхэн төслөөгөөр бас бодож олно. Ерөнхий каттай учраас ерөнхий каттаар нь тэнцвүүлээд 2 гурвалжныхаа хувьд Пифагорын теоремыг бичиж олно тийм ээ. За эхлээд том гурвалжныхаа хувьд чи А, Б, С гурвалжны хувьд Пифагорын теоремыг бичих юм бол за А, Б-гийн квадрат дээр нэмэх А, Б-гийн квадрат дээр нэмэх 16-гийн квадрат тэнцүү А, Б-гийн квадрат дээр нэмэх 16-гийн квадрат тэнцүү x-ийн квадрат гарах хэрэгтэй тийм ээ. За дараа нь жижиг гурвалжны хувьд чи гурвалжин А, Б, Б-гийн хувьд. За x-ийн квадрат дээр А, Б-гийн квадрат нэмсэн 15-ийн квадрат гарах хэрэгтэй тийм ээ. За А, Б-гийн квадрат дээр нэмэх x-ийн квадрат тэнцүү 15-ийн квадрат гарах хэрэгтэй тийм ээ. За энд ижилхэн ерөнхий катт нь А, Б байгаа юм чинь эндээс А, Б-гийн квадрат гэдэг бол x-ийн квадратаас хасах нь 16-гийн квадрат тийм ээ. За эндээс А, Б-гийн квадрат маань 15-ийн квадратаас хасах нь x-ийн квадрат байгаа тийм ээ. За одоо эндээс ижилхэн А, Б хэмжээг өмнөх баталтай ижилхийг нэрийг хооронд нь тэнцвүүлж болно тийм ээ. За x-ийн квадратаас хасах нь 16-гийн квадрат тэнцүү 15-ийн квадратаас хасах нь x-ийн квадрат тийм ээ. За x-ийн квадратаас хасах нь 256 тэнцүү за 144 гарна тийм ээ. За x-ийн квадратын тэнцүү 400. За гүйцэтгэж квадрат гიშтгэл хоёлоо 95 чинь мэд квадрат хязгаар аваад x тэнцүү 20. За эндээс x тэнцүү 20 x тэнцүү хасаа 20 гэсэн хоёр шиг гарна тийм ээ. За тэгээд гурвалжны талын урт хэмжээ сөрөг тодод тэнцэж болохгүйгээр x тэнцүү 20 маань яг шийдэн боллоо тийм ээ. За x тэнцүү 20 гэсэн гифт ноцтой А, Б, С гурвалжин байна. За гэрийн даалгаварт. За бид нар Пифагорын теоремыг жижиг гурвалжны талбай ашиглан сая баталсныг бол харсан тийм ээ. За одоо Пифагорын теоремын ойролцоогоор 500 орчим баталгаа байдаг гэдэг. Тэгэхээр та нар гэртээ Пифагорын теоремын нэгэн баталгааг хийнэ. За багшийнхаа зааварчилгааг сайн хараарай. За цаасан дээр нэг юм том квадрат үүсгээд тэн дээрээ нэг юм хоёр жижиг квадрат үүсгэж байна. За энэ хоёр маань квадрат. За энэ хоёр маань болохоор тэгш өнцөгт тийм ээ. За тэгш өнцөгт. За энэ хоёр тэгш өнцөгтөө би диагоналтаад хоёр тэгш өнцөгт гурвалжин болгоё. За диагоналтаад хоёр тэгш өнцөгт гурвалжин болгоё. За тэгэхээр нэг том квадрат аваад хоёр жижиг квадрат үүсгээд за үлдсэн хоёр тэгш өнцөгтөө дөрвөн ширхэг тэгш өнцөгт гурвалж үүсгэх юм уу. За нэгээ цаасан дээрийгээ тайшлаад үзээрэй. Энэ дөрвөн тэгш өнцөгт гурвалж маань ижилхэн байх нь үгүй тийм ээ давхарлаж үзээд. За эдгээрийг ашиглаад Пифагорын теоремын баталгааг хийж эрдэмтэн болцоогоорой. За баярлалаа. Йой за тест болох. Минутанд янзыг харсан мэт.